За би аялалтаа яваад ирсэн хүмүүсээ. Тэгээд өнөөдөр юу болсон талаар бүгдээрээ маш товчхон ревю хийж ярий. Тэгэхээр товчхондоо гэвэл бид нэр ингээд Pollock Park гэдэг энд нэг юм байдаг юм парк байт юм байна л та. Парк гэхээр тоглоомын талбай бол биш шүү хүмүүсээ. Амтны хүрээлэн шиг газар юм байна гэж бодсон байхгүй юу? Хөрмөхөр байдаг гэхээр. За миний энэ ярьж байгаа хөр болохоор Highland cattle get Highland cattle гэдэг юм Шотландын юм одоо юм алдарт үхэр байгаа. За би энэ зургийг оруулъя. Ийм үхэр харахаар бид нар ингээ явсан байхгүй. Тэгэд би бодохдоо ийм амтны хүрээлэн шиг газар байт юм байна да гэд очсон чинь болохоор зүгээр ийм айгуугаа ийм ногоон талбай ихтэй тийм газар байсан. Ерөнхийдөө ийм за зэрлэг байглаараа ч бас цаашаа ийм зүгээр ийм гоё ногоон газар. Ийм ногоон ургамал мод ногоо тий. Тэгээ тэндээ ийм хөрхөн бас хүүхдийн тоглоомын талбай энэ тэгснэ. Тэний ийм нэг ийм айгуугаа ийм бас барилга байсан байхгүй. Тэрэн дотор болохоор нэг тийм музеэр хүү ингээд юмтай. За тэгэл үзэсгэлэнтэй дэлгүүр мэлгүүртэй тэгэл цааны газар юм хүмтэй ийм барилга байсан байхгүй. Тэрэн дотор бас музей үзсэн ийм бахан гоё ийм гоё юмнууд үзсэн. Ер нь бол арт үзлээ. За тэгээд ингээд бол энэ өдөр би ингээд гэрээсээ гараад аялал маань эндээс эхэлсэн байгаа. За би гараад найзууд дээр очиод бид хэд нэг дэлгүүр орж өдөр идэх снэк энтер аваад явсан байгаа. За бид нар нэг автобуснаас бууцсан одоо юунда парк руу алхаж байна. Энд ингээ хүмүүс айгүйхгүй нэ. Тэнд нэг ахгүй ч байна. За би тэгэд нэг тоглолцоод явах санаад. Би ч савлууранд дуртай шүү. За цаг агаар бол тиг гарацсан л ах шиг байна. Чихтэй хүйтэн чихтэй болохоор хүйтэн байна бүр. Энд ийм амар том хөлбөмбөгийн талбай байна. Боё чи энийг үзчихвэл энэ амар гоё талбай байна. Данч чи энд тоглож чадахгүй юм да хөрх. Одоо яах вэ? Я би тэгээд парк дээр ирсэн байна. Гаднаас жоохон юу харагдаад ороод ирсэн жаг агуу минь. Энэ машины зам, энэ хүний зам. За та бүхэнд харуулъя. Ийм газар байна. No. No шүү заяа. Тэрийг тий насаава. Аваа эзэн рүүгээ гоо. За байж гарна. Йоо. Зүрх хамар гаргаж шээ. Энд би яг таг зогсчдаг нас ёо. Хамаг айгаад тахад бөмбөхгүй байгаад ч юм хөө. За би тэгэд юунд ороод энд нэг юм барилга байсан сая тийш орлоо. Гадаа амир бүтэн байгаа дараад орж ирлээ л дээ. Энд одоо юу байгаа гинэ? Си галерей. Вау, энэ хаалга малгын ямар гоё юм бэ? Шоцсон.
Эхлүүлж үзэх үү. За English нь сонголоо. The rehearsal is one of Degas' first paintings of the ballet. It looks like a moment from history, but it wasn't. The dancer circled well. Wow. No way. Гоё мээр. Вау. Тэгэл яваад юм байна. Энэ нөгөө нэг талтай юм байна шүү дээ. Тал юм байна. За бид өхөр үзэх газартаа ирлээ. Highland Cattle гэдэг байгаа шүү дээ. Ийм хөөрхөн үслэг энэ Монгол сарлаг шиг юм уу да тий? Вэ голкида. Энэ дотор нь Энэ хашаа дотор ингээд байгаа юм байна. Өхөрнүүдээ хашаалцсан байгаа юм байна. Хүүш мөргөлөхгүй дээ. Наш үеч мөргөлөө. Хөөрхөн тарга амт байна да энэ. За ийм гоё агаартай цэцэг ногоотой газар нэ. Тэгээ өхрүүд нь цөөх юм уу чаавас. Одоо энд нэг тэнд нэг 2 3 баха харагдчихээн да. Хүмүүс лоо гэдэг байгаа хөө өгч болохгүй гэсэн чинь. За би тэгээд ер нь бол бид хэдий аялал дуусна л та. Гэхдээ би тэгээд цаашлаад Costco ормоор санагдаад автобусаар явсан. Бараг бас 40 минут явсан баха да. Тэгээд автобусанд суугаад би тэгээд Costco руу явлаа. За Costco-гийн үдэн дээрээ за Costco руу ороо ингээд бид анх удаа Costco орж үзэж байгаа штэ. Тэгсэн чинь яг ингэ сайхан ороод явж исэн чинь хамгаалагч намайг дуудаал. Би ингээд манай хоёрын цааш явж ингээд бид гурыг дуудсан байхгүй те би ингээ эргэж хараа манай хоёрын цааш орцсон. Тэгсэн чинь заавал membership cardтай байж иж ордог гинэ. Гишүүнчлэлийн карт. За гишүүнчлэлийн картыг авъя гэдээ чинь амар үнэтэй байсан. Тэгээд за болидо ямар байнгын нүгээр ирэх биш ганцхан орохтой ингээд явах биш гэ. Тэгээд ингээ хаяад бид нар болсон. За Costco дэрсэн байна. Би тэгээд одоо орчих чинь. Тэгээд нэг өөр дэлгүүр орчоод би тэгээд харих гад автобусандаа суух гад автобусаа хүлээд тэгээд орой бас жоохон болоод ер нь жоохон даарсан нэлээд даарсан. Тэгээд автобусандаа суугаад ингээ 90 дугаарын автобус ирэх хэрэгтэй байсан чинь манай 90 дугаарын автобус ирээгүй. Үгүй манай 90 дугаартай автобус ирээд буудлын дээр зогсохгүй явчихсан. Би тэдийг өнгөрөөд явцсан. Байхгүй юу? Тэгээ би тэд ингээ бүр паниктаад хүүе юу гэсэн үг вэ? Энд чинь буудлын дээр зогсдог автобус гэж юу гэсэн үг вэ? Тэгээ бүр ингээ бүр дургуун үрээд
Өстө хүн хөлж өгөх гээд ах юм уу зогсдгүй ямар гээд дургу үрээд тэгээд дургу үрээд яах вэ тэгээд дараагийнх нь автобус ирлээ тэгээд би тэгэд бүр даараад бүр ингээд болоход за энэ автобус орох байхаа гэдэг ингээд суудсан чинь шал өөр зүг рүү яваад өстө шал өөр зүг рүү явж тэгээд би за боли бууй гээд тэгээд нэг танихгүй ингээд мэдхгүй газар харанхуу болцсон тэгээд би тэдний утасны цэнийг дуусаад байгаа тэгээд 10 газар ингээд үлдсэн тэгээд буцаад нөгөө нэг очисон буудлын дээр очиж дахиад нөгөө нэг 90 дугаартай автобус маань ирэх байхгүй тэгээд тийш алхаад We are lost. We're lost. Заяа бид нэр ингээд автобусанда буруу суугаад өнөөр эмгэнэлтэй явж байна. Одоо энд харанхуй боллоо бид нар төрлөө. Утасны цэнийг дууслаа. Дундаа алхсан. Хар хүүтэнд. Яг Монголоос дулаахан л та. Гэхдээ нэг тийм жиндүү тийм хүүтэн байдаг байхгүй юу? Айгуу юм жиндүү. Тэгээд автобусны буудлын дээр ирсэн. 90 дугаартай автобусаа яг амдаж авч байгаа бүр ингээд баг урд нь гар зогсоосон. Тэгээд автобусандаа суугаад замдаа сайхан унтаад гэртээ ирсэн байна. Тэгээд маш их фейлтэй сайхан явж ирлээ өнөөдрийн аялалтаа. За тэгээд нэг иймэрхүү юм бас юм да. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.